би чамчтай яг оновчтой бэлэг авч өгсөн юм заяа. Аныхан цалин мууцсан ингээд ахын чамчтай яг гоё тохирсон бэлэг авсан юм бай. Хамгийн гол хичээгээрээ заяа. Тэгээд Мэлэг чам натурны дараа байгаа шүү. За Монгол орн гэдэг зохиомжлог байдаг шүү дээ. Тийм Монгол орн. Монгол орн ямар гоё үгээр ямар гоё гэдгийг яаж илэрхийлэх вэ? Надад зөвхөн гоё сайхан гэдэг үгнээс ямар ч үг бодчихгүй яа. Бод. Монгол чинь тийм үгээр баялаг гэдэг үгтэй надад яг үгийн баялаг байхгүй байгаа. Сайн уу миний дүү? Юу вэ наа? Сайн сууж гинөө ой тэгээ шалгалснаар хэд басан хичээл ном сайн уу? Үгүй хичээл байжгүй тийм онц амарсан гоё юм уу? За тэгээ шалгалснаар хэд басан гинэ? 70 хитээ. Йоо наадах чи арай шүү анийгийн дүү. Би чамчтай яг оновчтой бэлэг авч өгсөн юм заяа. Аныхан цалин мууцсан ингээд ном багц авч өгсөн. Тэгээ энэ гоё юм шинэ жил босгож гоё ууцтай идэх болсон юм билээ. Тэгээд чанд бүр яа тохирсон зөө энийг гоё аваад ингээд насан туршдаа хэрэглээрээ заяа. За тэгээ энэ номнуудыг чам танилцуулж өгье л да. За энэ дээр ингээд үгний тайлбарыг гаргасаа. За тэгээ мөрний хүлэг, шатрын хүлэг, ялгаа малгай эсвэл тайлбарын доор ингээд бичсэн байгаа зөө. Одоо чиний монгол хэл дээр чи тэр үгийг тайлбарлуу гэж бичсэн байдаг шүү дээ. Тэгээд тэрэн дээр чамд одоо бүр яг ихтэй энээр өснүүдийнх ингээд дараалтай бүр яг гоё. Энэ дээр хэвшүүл хэлж байгаа хэл зүг зүрт зүгнүүд ингээд за ингээд тий ингээд гоё өгнүүд байгаа. За тэгээ энэ дээр ингээд хэл зүг өрмөлт хэлц. Энээр одоо за ингээд яс таахта за энэ ч мохог юм амаа барих гэдэг ч юм уу те магнатины тэнгүүтээ бүс долоох за sorry тэгээ энэ гоё өгнүүд байгаа. Тэгээ энэ дээр ингээд одоо үгний ойролцоо ба эсрэг үе бичсэн байгаа. За миний дүү энэ ном чам амар хэрэгтэй. Тэр Facebook дээр бүр амар өнөөдөр миний төрсөдөр зүгээр хайт анада ажиглалыг хүсээ хүргэе гэж бичсэн байсан шүү дээ. Болохгүй шүү дээ. Энэ жоо өнгөт байна шүү дээ. Болохгүй шүү гэ. Начнаа Facebook дээр тийм юм бичиж тах юм. Тэгээ энэ дээр одоо ингээд амар гоё үгний дараалал за тэгээ чи ингэж чээж гэдэг үстэй чээж гэдэг үстэй. Тэгээ юм ингээд одоо үгний ингээд зүг одоо ингэ дөрмийн бичээд яаж бичих хэвээр тэгж гэдэг стоо ингээд тэг вайм тэгтэй чинь тэгээд нүгөөсөө гар татахгүй тэгээ цалин өнөөдөр цалин буцсан тэгээ чам дээр очих гээд гоё бэлэг очлоо штэ тэгээ хүний хайр дааж яваараа ингэ цалин буугаад чамдаа зориулаад юм багц намаа авч өглөө штэ тэгээд зэмээ тэгээ гоё баярлаа наа баярлаа тийсөө ингээ хайр дааж яваарэ гэдэг. Дараа ингээд амралтаар би чамаас дүгнэж асуун шүү дээ. Хэд авсан 100 авсан байгаараа эсвэл 90-ээс авсан байгаараа 90-ээс аваагүй байх юм бол би намайг ч бутаж хурааж авна шүү. За баяртай. Яа миний дүү зүгээр чи зүгээр бүсэндөө өгчтэй ямар ашиглах юм бол зүгээр сууж чадахгүй. Ахын чамдтай яг гоё тохирсон бэлэг авсан юм байна. Энэ маа шатар энийг тоглох чам өөдрөг тааж байгаа гэлээ чам аим хэрэгтэй зөө. Тэгээ энийг чи ингээд энийг тоглох юм бол суурна бас ухаантай болно. Окей? Тэгээ миний дүү дараа жил амар ухаантай болсон гоё суудаг тийм гоё зих болсон. Ахыгаа харалтай юм те ингээд юм кул болцтой гоё байж байгаа. Ахын хам дээр очиод хоёлоо шатартай шүү. Тэгээ би чамаа бараа нэг нүдлээ хоцчих бах уу. Тэгээ just намайг нэг нүдлээ очих гэж орлоорой. Окей за тэгээ шинэ жилээс сайхан ухтаарай бай. Шатар зогс зураарай. Артах шүү. Ёпсё. Би ямар ч авьяасгүй маа тэр дуран мартчих. Энийг авчих. Тэгээд бэлэг авчихсангүй ягаад гэвэл нэгийнх нь
салин буугаагүй байгаа. Тэгээ маргааш өдрөөс буучгаа. Тэгээ чам дээр хоос ирээд явах уу гэж чамны бэлэг авсан байгаа. Тэр нэг урмын үг. Урмын үг гоё. Тэгээ миний дүү ингээд төгөлдөр хураа одоо чадахгүй ч байгаа л ингээд хичээгээд байвал ингээд төгөлдөр хураа дараа оролцоод хичээд байвал чи ингээд том болоод амин төгөлдөр хураа дараа одоо чиний гарны хуруунууд амин гоё нэрийнх нь шүү дээ. Тэгэхээр төгөлдөр хураа дарах бүр яг гоё тохирно. Тэгээд энэ дүү хамгийн гол нь хичээгээрээ заа юу. Тэгээд өө чи бол амин чадварлаг авьяаслаг шүү дээ. Битээ өөрөө хүмүүр авьяастай. Хүмүүр авьяастай. Хүүхэд бүр авьяастай. Ойлгосон. Нэг хувийн авьяас 99%-ийн зүтгэл одоо тийм хичээл зүтгэл байдаг байхгүй юу? Тэгээ хамгийн гол нь гоё хичээгээрээ зорилгоо яг гоё холын зорилгоо яг гоё яг 50% бөөжгүй яг гоё тавиад яг том болоод тэр зорилгондоо хүрэх юм бол аим гоё мэдж үздэг. Ойлгосон уу? За тэгээд миний дүү хичээгээрээ окей. Та ганц үзчих. Миний охин сэрэлтэй өглөөний 8 цаг болж шít. Тэ босооч. Эрүүл мэндэ бодооч юу. Өхрийн тунаар сэрмээргүй шít миний охин. Өдрийн 12 цаг. Өдрийн хоолой идхөөе. Хөөш. Мэлэгчэн натурны дараа байгаа шүү. Бэлгэр? Үнээр юм уу? Үнэн мэд? Хизээ авсан? Хиздэг өдөр хитэн цагт авсан? Ямар сони? Одоо урагшаад за. Окей. Юу аа? Вежетариан юм бэ? Зөвлөвч байна. Тэгээ энэ дээр сун гэсэн үг. За нэг хангай. Өндөр юм шүү. Нөө юм ахгүй. Өөр юм ахгүй. Ямар өндөр. Одоо энэ одоо ийш уртнэр ах юм. Йоо энэ хэр урт юм бэ? Йоо амар том юм шүү. Ой. Хэдий зөвхөн би хаашаа яа урт юм. Йоо ямар амар том юм бэ? Ястуу борд ахаар дуртай. Тэгээ ийм том байна гэж байхгүй л үү? Одоо ийм том юу юм бэ? Юу юм бэ? Ястуу гэдэггүй. Satisfying. Take him around just a bit. Энэ явдлаас хойш 1 жилийн дараа. Мянгу гарцсан юм уу? Йоо надад зөв ундраж балж штэ. За дахиад надад юм бичмээр санаж төрөөд хазааж өөр ингэ биччихээ тавна. Аха ихчээ цаамжлагч бичдэг хөө надад хийгээд хөө Монгол хэл шүү математик биш Монгол хэл шүү. Тэгэх хөө. Шаг. Бархуу. Тэгэд үзэх юм уу? За тэгээд өрчээ. Эцэгчүүдээ тэгээ таны хүүхсийг тохирох, оюун ухааныг хөгжүүлэх,
спортыг болгох гэдэг ч юм уу тийм бэлгүүдийг гоё авч өгөөрэй. Өөртөө тохирсон бэлгүүдийг авч өгөө. Багаас нь авьяасан гаргаад дэмжиж өгөөрэй. Тэгээ ганцхан тийм том бэлэг биш. Бас урмын үгч гэсэн том болохт нь ингээд амар тус болдог шүү. За тэгэхээр жишээ дуусна үзсэн. Баярлалаа.